5 дугаар бодлогон дээр банкны ажилчид өглөө 8:40-оос ирээд 12:20-оос 13:10 хүртэл цайнд ордог. Тэгээд 17:25-д ажил тардаг бол 5 өдөрт хэдэн цаг ажиллах вэ гэсэн. За тэгэхээр би 12 цаг 20 минут хүртэл ажиллаж байгаа юм байна. Өглөө 8 цаг 40 минутаас эхлэв. Тэгэхээр энэ хүртэл нийтдээ хэдэн цаг хэдэн минут ажиллах вэ гэдгээ тоосоод үзэх юм бол ийшээгээ 1:60 минут зээлээд 80 минут 80 минутаас 40-аас гар 40 тиймээс 11-ээс асахаар эхний хэсэгт бол 3 цаг 30 минут ажиллаж байгаа юм байна. За дараагийн хэсэг нь 17 цаг 25 минутанд бол тарж байгаа. Тэгэхээр хэдэн цагт ажилдаа орж байгаа вэ гэхээр энэ хэсэгт орж байгаа. Ингээд хасах юм бол нийтдээ 15 минут. За 4 цаг 15 минут. Ингээд нэг өдөрт хэдэн цаг ажиллах вэ гэдээ энэ хоёроо нэмэх юм бол нэг өдөрт бол 7 цаг 55 минут ажиллаж байна гэсэн. За гэтэл нэг өдөрт 7 цаг 55 минут ажилланаа гэж байгаа бол 5 өдөрт хэдэн цаг ажиллах вэ гэсэн бодлого байгаа. Хүүхдүүд энийг шууд 5-аар хөрвүүлээд алдах гаддаг. Тэгэхээр хэдүүлээ энийг минут руу шилжүүлж байгаа. 5-аар хөрвүүлээ тийм ээ. Тэгэхээр нэг цагт 60 минут байдаг учраас 7 цаг гэхээр 420 минут болно. 420 минут дээрээ 5 цагаа 55 минутаа нэмэхээр энэ бол 475 минуттай тэнцүү болох нэ гэсэн. Нэг өдөрт 475 минут ажиллана. Тийм бол бид нэр нийтдээ 5 өдөр ажиллах байгаа учраас 475-ыг 5-таа үржүүлэхээр 2375 минут бол нийтдээ 5 өдөр ажиллажсэн байх нэ гэсэн. За энэ маань харин нийлээд хэдэн цаг хэдэн минут юм бэ гэдгийг хэдүүлээ тооцож гаргана. Тэгэхээр эхлээд би 3-аар үгүй 180 575 9-өөр өгөө 540 гээд цаана нь 35 болчихно. Тэгэхээр бид нэрт 39 цаг 35 минут 5 өдөрт ажилладаг гээд дэ хариулт гарч ирж байна гэсэн. За 6 дугаар бодлогын хувьд тэгшинцэгт параллелипипедийн 3 талын талбай нь 24, 16, 6 гэсэн бол эзэлхүүнийг олоорой гэсэн. За тэгэхээр би ингээд тэмдэглэе. Уртыг өргөнөөр үржүүлэхэд 24 гардаг. За уртыг өндрөөр үржүүлэхэд 16 гардаг. Өргөнийг өндрөөр үржүүлэхэд 6 гардаг ийм тоонуудын хослолуудаа бодох нэ гэсэн. За ингээд үзэх юм бол хэдүүлээ уртаа 8 см, өргөнөө 3 см гэх юм бол энд 24 гарна. Урт маань 8, тэгэхээр өндөр маань 2 гэхээр энэ чинь 16 гарна. Өргөн маань 3, өндөр маань 2 учраас энэ чинээс 6 гарна. Тэгэхээр бидний урт бол 8, өргөн бол 3, өндөр бол 2 гээд боломжоор хавьгуудчихна гэсэн. Тэгвэл эзэлхүүнийг олоо гэдэг нь бид нэр урт, өргөн, өндөр 3 хооронд нь харгалзуулаад үржүүлчихдэг. Тэгэхээр бидний эзэлхүүн бол 48 см куб буюу Б хариулт байх нэ.